За ингээд төв хаалгаар орж ирээд зогсож байна. За төв хаалгаар орж ирсний дараа энд ингээд хувцсны үлгөр байд юм байна. Одоо дулаан орсон учраас хүмүүс хувцаа үлгэрхгүй, үл бол ингээд энэ хувцсны үлгэр бол битүү байдаг. Төрийн ордонд тэрэгцэртэй иргэдэд зориулсан юм налуу шатыг сүүлд бас зориулж ингэж хийсэн. Энэ бол төрийн ордны нэг давхар. Одоо энд болохоор сэтгүүлчдийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын суудаг өрөө байгаа. Энэ мөн тэ? За яг одоо улсын хурлын автогоор чуулган хуралдаж байгаа учраас энэ сэтгүүлчдийн өрөөнд сэтгүүлчид мэдээгээ бичээд тун завгүй сууж байна. Тэгээд яг сэтгүүлчид яаж ажиллаж байгааг, чуулганы мэдээг яаж аваад яаж одоо үзэгч та бүхэнд дамжуулдгийг танхим те? Нөгөө төрийн концерт центр хийдэг заалч юм үстэй тий. Энд ийм маш гоё уран зураг байна. Энэ улаан цутгалын болов гээ товчин гэдэг уран бүтээл юм байна. Төрийн ордны энэ коридоруудад Монгол бүтээлчдийн уран зураг бүтээлүүд бол маш их байдаг. За энэ болохоор үндсэн хууль танхим гэдэг танхим юм байна. За миний хувьд бас төрийн ордонд тийм олон удаа орж ирж үзэж байгааг учраас бас сайн мэдэхгүй бас төөрч магадгүй. За Монгол улсын 3 сая хүн 3 саяулаа төрийн ордонд орж иж үзэх боломжгүй учраас биднийг төлөөлж парламентд сууж байгаа хүмүүс Монгол улсын маань төрийн ордон ер нь ямар шүү байдаг юм бэ гэдгийг танд товчхон ингэж үзүүлж төрийн ордны аяллыг хийж үзүүлж байгаамаа. За энэ болохоор энэ чи хэвс юм биш үү? Ийм хэвс юм байна. Энэ хэвсний мэдээлэл энд байх шиг байна. Манай эх орон туурган хэвс гинэ. 5 хүн их загварыг зохион бүтээгээд тэгээд 3 5 18 хүн энэ хэвсийг уралсан юм байна. Уралхад оролцсон юм байна. Тэг хэвлэл чимэглэлийн үйлдвэрийн оёдол хатгамлын тасгийн хамт олон бүтээв 1985 оны 5 сарын 10 гинэ. Тэгэхээр 1985 онд хийгдсэн өдгөө 35 настай ийм хэвс ах нь 85 оны 20 орчим хүний нийлж уралж бүтээсэн ийм бүтээл байна. Энэ болохоор одоо сэтгүүлч нарыг суулгаж байгаа хэсэг. Сэтгүүлч нарыг эндээс өөр газраар уулнах явуулж сурвалжлага хийлгэж мэдээ бэлтгүүлэхгүй байгаа гэд сэтгүүлч нар маань бас эсэргүүцэл илэрхийлсэн сая хэд хоногийн өмнө. Учир нь их юм бол зөвхөн энэ заасан цэг дээрх мэдээлэл өгөөд тэгээ энэ газруудад нь сэтгүүлч ажиллаад өөр төшөө явуулахгүй болохоор хаалттай хязгаарлагдмал орчин нөхцөлд мэдээ сурвалжлага бэлтгэж таарч байгаа юм л да. Өөрөөр хэлбэл нөгөө төрийн төвшөөдийн хэлэх гэсэн өөрсдийнх нь хэлэх гэсэн яригсныг л аваад сэтгүүлчид өөрсдөө одоо асуудал төвшүүлж ярьслага мэдээлэл авах боломжгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгээ энэ нь гэхдээ нөгөө COVID-19 буюу цар тахал гарсантай холбогдуулаад ордноор одоо их холхиулахгүй гэдэг энд ингээд байршуулсан юм байна лээ. Тэгсэн хэрнээсээ өөрсдөө болохоор маскач зүүхгүй, гараа ариутгахгүй, сонгуул хийж олон хүн цуглуулж өөрсдөд нь дүрм журм үйлчлэхгүй бусад хүмүүст үйлчлээд байна гэдэг ийм шүүмжлэл бас өрнөсөн хിവэрэ байгаа. За ингээ Монгол улсын хурлын мэдээлэл энд хийгдт юм байна. Та бүхэн хараад байгаарай. Төрийн ордны энэ шинэ барилга 4 жилийн хугацаанд баригдаж 1951 онд дуусч ашиглалтанд орсон 1951 оны 12 дугаар сарын 30-нд хүлээн авсан актанд гарын үсэг зурсан байдаг. Тэгээд өөрөөр хэлбэл энэ барилга бол 1951 оны ийм барилга байгаа. За архитектурын энэ хийц энэ хувьд бол Монгол одоо архитектур барилгачдын ур ухаан шингэсэн
бас өрөнд орныг хослуулсан ийм хийцтэй тухайн цаг үедээ бол бас архитектурын ийм хосгүй сүрлэг үнэт том одоо ийм зүйлд тооцогдож байсан. Одоо ингээд ийшээ харах юм бол Монгол уран зургууд бүтээлүүд байгаа. За мөн тэрнээс гадна одоо миний хувьд бол жишээ нь дээр үеийн Оросын ч гэдэг юм уу тийм барилгын дүр зураг шиг зарим газараа бас ийм зүйл ажиглагдана. Олонх зүйлүүд нь ер нь ийм хуучнараа байгаа. Зарим зургнууд нь тайлбартай, зарим зургууд нь тайлбаргүй. Уг нь танин мэдхүн үүднээс ямар зураач бүтээлчин, ямар бүтээлүүд хэрхэн яаж бүтсэн түүхийг энд нь ингээд бичээд хадаад өгчвөл уг нь зүгээр л юм байна. Ихэнх зураг нь ер нь тайлбаргүй юм байна. Тэгээ энийг үзэж байгаа шийдвэр гаргах хүмүүс нь энэ мэт одоо ордон дотор байгаа соёлын өв бүхий ийм бүтээлүүдээ бас тайлбар бичээсэй гэж хүсэж байна. Их эзэн Чингис хаан танхим гэдэг нэртэй танхим байт юм байна. За энэ болохоор нөгөө Монгол улсын их хурал гэсэн ийм ярилцлага өгдөг, зураг авалт хийдэг ийм хэсэг.